Айтамал иржирүү даа. Хайваа моглоо. Хөдний ирж чангараад. Уулийн сарч утгаараа эхэлж байна да. Нэг жаахан санаа зовсон асуудлууд гарч ирээд л байна. Нөгөө л нэг яригддаг. Элчрүүдийн ханаа том үений дээр гэсэн юмнууд одоо тийм хүн болгон л дор бүрнийг бодож байгаа байлгүй тий. Энэ болгоныг үлэг болгоод ч одоо яах юм гэж боддог л. Хөрсдөд нэг иймэрхүү л сонин ачинтай танд дуулгах. Айцгааж байна да. Маргаа бүрлэчин айлдрыг дагаж сонирхдаг өрсөд хэд байдгийг. Ер нь бол уужхан. 40,000 гэдэг чинь 49,000. Хагас том юм уу да? Ер нь бол дахад сонирхож байна. За тэгээд наан цаана. Хагас том ээ. Тий. Орчин цагийн харвал 40,000, 49,000, 50,000 төгрөг юм да. Хагас том гэдэг чинь 5,000-ыг хэлдэг биш үү? Оо биш ээ, том гинэ бом. 49,000. За тэгээд яг үндсэн дагагчт нь бол нэг 15,000 гаруй хүн байгаа. Би уугийн айлдрыг сонирхдаг шүү гэл. Хөрөлдөж байдаг хүмүүс би. Ягаа уу? Яг тийм зүйлийн холбоо хамааралтай өрсөд бол яах вэ? Улаачаар домнуулах асуудал бол зүүн хэрэг. За. Огт танихгүй, ор мэдэхгүй хүмүүсээс хол байх хэрэгтэй үзээ. Тийм хоригтой болохоор чамд ч бас өрсөд хандах гэж ирэх чинь. Харах хорийн эсвэл өрсөд улсны өвчин нэхэлтэй жатахтай. За. Олон төмний хараал хилцэл хиламтай. Ашиг хонжооны эсвэл хийсэн зүйлээ өөрхөөс болтуулах гэж байгаа хүмүүсээс чи зайгаа барьж үз. За. Яагаад гэвэл тийм хүмүүс заавал ялаа идэх ёстой байдаг. Өвнөр нь орж цээжээрээ хайгаад юу өрслөгдөх вүлээ. Харин даа живэх сайхан болгох. Ол юмын дахиж тайх. Гэх мэт үйлэнд нь бол дэм болж болно. За. Хамгийн их сандрах хүмүүс бол муунууд юм шүү дээ. Яагаад? Цай муугаар нь дэнсэлж байгаа цаг үед хийсэн гим юм ялан ирэхээр ямар байх вэ? Сандарч эхэлнэ. Яаж хийж байгаа л аргалуулахаа бодно. Тийм болохоор тийм хүмүүсээс үргэлж зайгаа барь. Яа. Хорооны үзүүрээр хийж чадах байсан ч хамаагүй. Тийм л нарийн цээр тогтоож өгмөр байна да. За. Энэ хүмүүс олон өөрсдөө тийм мөцгийг хүссэн шүү дээ. Тийм байхад үзүүлэг исэн цагдаар өмнөөс нь хамгаалаад байж болохгүй. Яа. Мөнх тэнгэрт нь хайр ивэл гэж байдаг. Бас залхаан цэрлэлж бас зэрэг байх ёстой гэж үзэж байна.
хайрыг дааж чадаагүй бол хариуцлагаа уурж цээрлэх л ёстой. Носогтуудын буултын хувьд бол тэд хүмүүстэй харьцахыг хүсэхгүй байгаа. Чангалхан дээ. Хилэнтэй энэ. Хилэндээ биш өөр. Зүгээр л хийж хамгаалдаг байсан зүйлүүдээ л хойш нь татж байгаа төдий. Харин тийм байна. Харин энэ уулганы хойш татах уулганыг улаачид маш их эрчим чадал нэмэх болно. За. Үүнийгээ зөвхөн өөртөө л зарцуулсан байлгүй дээ. Ачаан чөнгөрөх үз, алд бие ихэн чил энж зүгээр болох үз. Энэ арга буурлынх нь айлдрыг сонортдог, даалтанд нь эвээгдэж явдаг, мод тарих хуулинд нь оролцдог, дэмждэг, нааштай байдаг өрсүүд нь хамааралтай гэсэн үг юм шүү дээ. Түүхэн хүмүүстэй бол улаачил дом юм хийж болно. Ихтэй гойж битгий. Тэгмээр байна гэж хэвэл тэрийг хий. Тэрнээс та нарыг тэгж дай, хамгаалъя. Та нарт ийм юм хийж өгье гэхийг хатуу хэрглэж байгаа. Улаач хоригтой байж уулах ч танаа онгод дээдс бол өөр шүү дээ. Удаг бааваа онгодынхоо даалт үйл гэсэн ч болно. Гэхдээ орд танихгүй хүмүүст биш. Арга бурлынхаа даалтын өрсүүдэд бол болно. Эсвэл хийхгүй ч байсан болно. Энийг зөвхөн танаа үг дээдсүүд л шийдэн дээ. Цаг үеийн төгсөн дээрээс нь өхлийн элч нар нэг нэгээр нь авч явж байгааг та болт мэдэрч байгаа ах. Тарих зүрх рүү их хвчлэн дайрах нь тодорхой. Тарих зүрх хэвлий. Үл ер нь хүний эрчмийн төвүүд хаана байдаг? Тэр болгонлол дайрна гэсэн үг. Түүн болгоно орчин хит их эрчим дайрж орж ирж байна гэсэн үг юм шүү дээ. Нэг нэгээр нь хит үлэмж ихээр шахаж байна гэсэн үг. Үүнээс уулж хоол үнцэг дотор болоод оюун ухаан санаа сэтгэл гэд бүх юм хэцүү болж ачаалтай мэт санагдаж болно. Одоо тэгээд тэрийг яаж гадагшлуулмаар юм яамаар юм гэдгийг ч ойлгохгүй шүү дээ. Юунаас олоод ингэж байна гэдгийг ч мэдэхгүй байна. Одоо тэгэл орчин цагийн жимлэгдээ бараадгаас өөрөөр чадах юм алга байна шүү дээ. Ганц Монголд ийм болоогүй ертөнцийн яриа л юм байна шүү дээ. Харин тийм ээ. Дэлхийд дахинд л яригадаад л байна л дээ. Одоо тэгэл нөгөө өлегтэй болоогүй. Коронавирус л гэж яриад ах шиг байна шүү дээ. Коронавирусын тэр
вакцин гэдэг зүйлийн хор уршиг гэдэл. Өвөл улаачийг гар зөөрүүлж гадагш явахыг хориглож байгаа. За. Тэгэхээр энэ дээл учраас нь доо. Тэгээд ингэж хөөдрөхөр тэгээд нөгөө Улаанбаатарын хор хордлогын яана утааны хор хордлого. Өөрт нь болоод байсан одоо яавал гэж. Улмал балар хороо болоод энэ л гэж хүмүүс яриад байгаа юм. Гэхдээ одоо тэрийг яалтайч хэлээ тий. Жилийн жилд ярьдгээс цааш одоо ам цангаж байна шүү дээ. Цаг үе өөрчлөгдөж байна. Мөн муугаараа хөгжөөд сайнаараа улам хүчтэй болно. Яг л шагнал бит гэх юм уу да. Одоо тэр нуугдаж, адлагдаж үнэн ярьдаг хүмүүс шагналаа авах цаг болсон байхаа. Улам өнгө зүс орж, улам гэрэлтэж цаг нь ч удаа өнгөрөх болно. Цаг хугацааны ийл үү? Тийм ээ. Та нар минь мөнчих ганцаардаж өөрсдөө тусгаарлаж моонуудын донд нэрээ үжлээ баримтлах гэж бас зовоо байлгүй дээ. Зөндөө. Хонд бэрхэлгүй яах вэ? Юм сандал улаач нь хэлийн чанад гарч чаддаг гэж байсан. Хөгжиж байгаа ард иргэд нь зөө явж байгаа улс орнууд ямар сайхан юм бэ? Яаж ийн гэсэн чам. Цаг хугацааг нь хардаа. Би анзаараагүй улаач нь мэдсэн. Ингэж удаан өнгөрч дээрээс нь маш их зүйлийг амжуулж чадж байна. Хитэн л би анзаарч харж байгаа шүү дээ. Гоё моо л гэж бодсон. Гэхдээ монголчуудаас ийм болох боломжтой гэдгийг сонсч ud сайхан л байсан тохой. За яг одоо бүгд л уур бухимдалтай шаханд ороод энэ тэмдгүүл манарч байгаа болохоор элдэв гоч юм хэлмээргүй байна. Бид нар ч гэсэн юм болж чадах бах уу? Ингийн хэлгэлтгөө. Бүгдээрээ л юм болох бах гэж бодоод байгаа шүү дээ. Өчигдөр хот хүмүүс их зоос мөнгө гэдэг зүйлэн дээр түлхүү анхаарал байна уу да. Аргагүй. Угаас цаанаас нь тэгш хаад. Тийм биш үү. Хүн хүнээрээ л байвал уулын цай юмсан. Тийм зүйл рүү улангасвал тэнд өрх байгаа гэдгийг мэдж байгаа болов. Ковидын вакцин гэдгийг шахуулсан шалтгаан ч тэр шүү дээ. Нөгөө ард ангалцж байгаа хэдэн хүүхдээ дэжихийн тулд яалтчихоо хийлгсэн, яасан гэсэн гэл. Одоо ч тэрнээсээ ялгаагүй. Гар хөдөлж байхгүй л хоолгүй. Их төгс хор байгаа. Тэгээ нөгөө хэдэн ангаас өөрсөдөө хоолтой ойлгохын тулд өөрсдөө мартаж өдөр шингөө зүтгэж байна. Ирэх өнөө бэрх. Зүтгэж болно. Гэхдээ муу ургаар болж болохгүй. Шунлын сэтэлтэй байж болохгүй. Тэгэл ирэх юм бол тэгэл тэдний илнийг болно. Мөрөн цагаан хөдөлмөрөөр гэж нэг үг байдаг да. Тий. Хөлс хүч гаргасан. Тэрнээс зайлдаж мэхэлж нэгээс нөгөөд хэд нугалж давмалдаг энэ мэтийг ариун цагаан хөдөлмөр тооцохгүй. Хэн нэг мэхэлж хуурж юм олдог бол тэрийгэ зогсоох хэрэгтэй. Тэдний сэтгэл зүйрөө бол өнгөж үзээгүй.
Аль болгон тэр болгоныхоо юмыг тэгэл лам буу юмда хандаж аргалуулж явах үү. Одоо тэд нар ч хааж дийлэхгүй шүү дээ. Тэгнэ л дээ. Нэг бол золионд нь өөрсдөө явчихна. Тэгээ сонирдож байгаа өрсөд нь дор бүрний өөрсдийгөө бас Үзмөрчинч вэ, хуварганч вэ, бөөнч вэ, цагаа толвол бүгд л тэр хороо шахуулсан шүү дээ. Тийм байхад хүний гарцанд хэдэн зоосны төлөө тэжээр хамгаалж чадах болов. Унаалаг. Одоо ер нь дуун ухааны тэнгэрийнхнээс ч таньж байгаа, домч нар игч таньж байгаа. Тэр ахтраа. Сэхэтэн мэдлэгчнүүдийг ч цөөлж байгаа. Одоо удахгүй шашныхныг, шүтлгийнхнийг таньж эхэлнэ. Би яана ич тоо. Ахтраа сорогд болдох нэ. Бүх юм дэс дараалалаар л явж байна даа. Тиймээс тэдэнтэй тэгж их муудалцаад наан цаана болоод хэрэггүй. Угаасаа яваад өгчнө. Унаад унаал өгчнө шүү дээ. Тийм байхад тийм болох ч байгааг нь мэдсээр бай заавал өс зангидж муудалцах хэрэггүй юу вэ? Энэ хөрөст ертөнцийн эргэлтийн хувьд нэг л биш байгааг та нар бүгд л мэднэ. Гэхдээ би нэг сони бас сонссон. Ингээд энэ үнэн үү гэдэг талаар л сонсох гал байна л да. Энийг яг одоо орчин цагийн шинжлэх ухаан гэдэг зүйлээр тайлж чадаагүй юм билээ. Дэлхийн тэнхлэг гэдэг ингээ яригддгийн одоо бөмбөрцөг. Тэгээд тэгсэн чинь өмнөд хойтвол ингээ бүтэн эргэж солигддгоо гэдэг зүйл. Яг ингээ бүтэн ингээ дээдлт байсан юм доошоо, доотлт байсан юм дээш. Энийг шинжлэх ухаанаар болохоор бүрэн тайлбарлаж чадаагүй ч гэсэн их хачин л да. Жанибековын үзэгдэл гэдэг гинэ. Тэр байсан юм доошоо, доор байсан юм дээш. Ингэж зогсолтгүй эргэх хөдөлгөөнд тэгээд тэр маань болохоор жингүдлийн орчинд. Тэгээд дэлхийг яг тийм байдаг болов гэсэн таамаг дэвшүүлсэн байл. Тэгэхээр манай дэлхий бас тэгдэг болов, бусад гаргүй тэгдэг болов. Та нар тийм үзэж байсан туршлага хомос. Ер нь бол сүүлд бий болсон төрөл зүйл шүү дээ. Харин тий. Яг тийм зүйл бол энэ галуу юулна гэдэг нөгөө нэг айхтар юм нь болох болоог бас нэг жоохон эмээг сэтгэл төрөө явцсан шүү. Шууд л байраа солино гэж байхгүй юу? За. Яг тэгэхээр өөрөдөө одоо энэ Монгол нутаг гэдэг байгаа шүү дээ. Энэ өмнө ертөнцийн үүсэл хамгийн том жаргалын орн байсан гэж байгаа. За. Ёстой налгаар сайхан. Одоо та нарын энэ говь нутаг байна да. Тий. Тэр нутагчин гэхэд л маш их ой модтай, ус ургамал ихтэй тийм сайхан газар байсан гэж байгаа. Маш олон мянган жилийн өмнө. Яг бүр хэдэн сая жилийн өмнө ч байж болно. Тэгэхээр наа зүрчин болж болно гэсэн үг. Тэгэхээр бидний хувьд бол мэдэхгүй л дээ энэ зүйлийг. Ягаад тэгэхээр манай арны өмнөх гэдэг яригдана. Одоо манай соёлын иргэншлээс өмнөх Ацтек, Майя одоо тэр нийстэй соёл иргэншлийнхээ туйлдаа хүрчихсэн тийм яг одоо бид нар бол хамгийн сул дорой хүндрэлтэн гэж яригадаад байгаа байхгүй юу? Хөвсөж өөрчлөгдөх тохиолдлуудыг та нар харсан шүү дээ. За тийм. Гадар шилгээж байна, голон амьсгал явагдаж байна. Нэг юм цаан чинь эргэлдээд хурдтай эргээд байна шүү дээ. Тийм. Нэг юм руу нүүгээд байгаа мэт, тэмүүлж байгаа мэт. Тэр нүүдэлж байж болно. Тэгээд энэ айхтар тэр нэг хит нам давтамж юм уу, хит өндөр давтамж юм уу чихний хингэрэг хагалчих гээд байна гэж зарим нэг мэдрэх хүмүүс тэгэж ярьж байна. Би ч сонссоор бол дасцсан л да. Одоо бол дасцсан байна.
Сте хангинаалахын юу дуурайд байдаг юм бол хүмүүс заримдаа асуух. Хэрэг би одоо харилж чадахгүй. Бодлоо мэдмэ хэрэг яах вэ гэж одоо асууя та гэсэн. За энэ дээр улаачид биднийг зөвлөгөө өгсөн юм. Манай улаач ус энэ шүүлт шалгуурт ангид нэг юм биш шүү дээ. Бас л адилхан гэж байгаа. Маш их эрчим шахаж орж ирж байгаа учраас үүнийг махан биеэрээ ачаалуулах нь зөв гэж дүгнээд байгаа. За. Махан бие ачааллуул яах вэ? Ядарна. За. Ядарсан хүн юм бодож нойргуут чадна гэж юу? Чадахгүй л дээ. Тэр дөрөөл ном нойрсох шүү. Тэгэл өглөө болсон. Дахиад дөнгөлөх гээд яах вэ? Дахиад ядраа. Та нарын санаа сэтгэл хямарж байснаас махан бие ядарсан дээ шүү дээ. Нэг өсөр гие үрч нойргуудж наан цаана болж байгаа бол махан бие болоод оюуныхаа хувьд хангалттай сайн ажиллаулаагүй байна л гэж дүгнэндээ. Тэгээд одоо би таны хэлж байгаагаар яг энэ ховсол гэдэг зүйлээс бас жоох айгаад байна. Энэ шахаж байгаа эрчим маш ихээр дайрч байгаа. Тийм. Түүнийг өдөр бүр ашиглаад байна. Битгий хойссоо, битгий гараа хомих. Битгий нуугд. Харин ч оролцоод тэр ачааллынх нь ямын даагаад гадагшлуулахыг гадагшлуулж үйлдэл болгож ямар нэгэн байдлаар хувиргаад үз. За тэр дасгал хөдөлгөөнч байдаг юм уу? Эсвэл оюу ухаан бичих, найраглал юмаа бичдэг юм уу? Ямар нэгэн байдлаар аль нэг зүйлээ төлөвшүүлэх юмд ашиглаж зарцуулвал хэрэгтэй. Тэгэхгүй нуугдаад манарж мансуураад өргөөнөөсөө орноосоо ч зохиохгүй байгаад байвал энэ дараагийн өдрүүд өөрчлөн маш хүнд зохилт болно гэсэн үг юм. Бас тэгээ бие нөгөөдөж болохгүй нэ хяраад. Тэгт тусам л нойргуудл гэдэг юм чинь бий болно. Яагаад гэвэл оюун ухаан луу чинь тэр чигээр ирчмээр дайрч шүү дээ. Тэгээд өдрийн давтамж тэр зүрх бүх эрчимлүүчэнд дайрж байгаа. Тийм болохоор тэрийг яах вэ? Өдөр болгоны эрчмээр шахаж байгаа болгон дээр ачаалуулаад байх нь чухал юм. Тийм байна. Тийм ачаалтай байж сурж байж юу болох вэ? Өнгө зүсж авах чинь нас зүс чинь сайхан болно. Улам талийж ч болно. Эгзэгтэй цаг үед шүүлтийн цаг үе гэж бол заавал муу болох алуугүй байх нь шүү дээ. Сайн л бас хувирах, шилжих явц нь хурдан байх болно гэсэн үг юм. Тэгэхээр та нар нэг талаар азтай гэсэн үг. Нэг бол тэр ёроол руу, нэг бол өөрөө хичээсээр угаад нөгөө тал руугаа тэмүүлэх чадамжийг ол гэсэн үг юм. Та нарт хангалттай ирчмэр цэнэглээд өгч шүү дээ. Сайн муугүй бүгдэнд нь өгч. Эндээсээ та нар муу юм хийх нь муу руугаа яв. Тэр газар усын эхэлтэй юм хиймээр бол тийшээгээ яв. Тэнгэр өвгдийн тэр хүн байх зарчмыг нь ухамсарт хүн байх төлөв рүү шилжмээр байна уу? Тэрийгээ сонг гэд бүх юм нь хүний ирэх болж байна. Сонголтын өөрсдөд нь өгч юм тий. Тэр сонголтоос үдэж тэр аимшигтэй дөрвөн хүч нь бөөгнүүлэх нь байна шүү дээ. Үүн дээр сэрэмжлүүлээ л өгөн хэлж байгаа.
Моонууд маш их наан цаана болж өөмөлдөн. Саармгууд нь шалгаагүй. Яг энэ үеэр доос юм бууг нь хараад ч юм уу. Эсвэл тэдний худал ярьсанд нь итгэхэд зан үйлийн хамаагүй гэж болохгүй гэсэн үг. Маш их том төлөөсөнд орох юм. Барьяас төлж болно. Үр хүүхдэрээс төлж болно. Тийм учраас тэднийг тэр арвин их зоосыг амласан байсан ч битгий юм хийж өгөөрэй л гэсэн санаа юм. Олон жил тэнгэртээ үнэнч байцгаад гинтэл нэг л урахад л тэгэл тэр чигээрэл дуусган шүү дээ. Мянган сайвлыг дамбалж зэгчгээд нэг л одоо орогчийн талд орвол эргэл боцолтгоо орогчийн хамтрагч болох нэ. Яагаад гэвэл ухамсар оюунтай хүмүүс тэнийг үйлдэл хийж яах юм. Тийм байна. Ухаантай хүн мянган зөв санаа бодолтой байлаа гэдэг сайн үйлдэлтэй байлаа гэдэг нэг л удаа алдаа гаргахад тэрэн дээр л дайрдаг. Тийм байна. Чи ухаантай байж ягаад тэнийг болчимгүй үйлдэл хийчихв гэж ингэж шийтгэдэг байх нь шүү дээ. Энэ бол хамгийн харгас шударгуй ёс байх нь. Түүнээс мянган сайн ухаалаг зүйл хийлээгээд нэгхэн ширхэг юм хийсэн юм чинь цайрчин гэсэн ухаан байхгүй байх нэ дээ. Тийм болж таарл. Бас хийхүүл хэнийг өмгөөлөхөө гэдгийг шигшиж харж л баймаар юм байна. Орж явах хэрэгтэй. Энэ олон жилийн тэнгэрээс урваагүй байсан бол нэг удаагийн болчимгүй нөхдүүдийг өмгөөлсөний төлөө тэгээд өөрөө ялант номол хийцүү л юм. Тань Өөрөө босоод шашин шүлхийн төлөөс өрсөж сонсч ивэл ойлгоно үү? Харин ийм зүйлээр нь хөлжчих юмаа гэж бодсон зарим залт итгээд өчөө сонсч байж болно. Ихтэй ямар нь ямартайгаа нөхцдөг үлээ дээ. Адил төвшнийхэн адилхан төвшөнтэй бол татагдана. Тийм байхад тэдний замыг хааж эсвэл эсрэгцээд хэрэггүй. Тэр чигээр нь л явуулж бай. ойлголоо. Муун муутайгаа саартайгаа нийлнэ гэж. Ховчнор нь ховтойгоо нэгдэг. Хорсолтой нь хорсолтойгоо нийлэг. Тэд дотроо үргэлжил юм бодох юм шүү дээ. Ата хонзон уур бухимдлын эрчмийг дотроо агуулж яваад байхаар гаднаас нь маш их хүчтэй эрчмээр дараад байгаа. Өөрөө гэтэл тэрийг хүлээж аваад маш хүчтэйгээр хор хонзонгийн ата хонзон шунлын зүйлийг асаагаад өгөхөр яах вэ? Тэр чинийгээрээ хурдан бий барж уулна. Тэр чинийгээрээ өөрийнхөө биеийг хатааж амьгүй болгох зүйлээ бэлтгэн гэсэн үг юм. Тэгэхээр одоо энергийн дутагдал гэж яригадаад байгаа шүү дээ. Зарим хүмүүс за илүү диж одоо ингээ бачуураад ингэж байгаа нэг юм байхад эсэргээрээ дутагдаад бүр ердөө нөхөгддгүү зарим нэг хүмүүс байна шүү дээ. Тэр ямар учир байх вэ? Зарим тохиолдолд яагаад тэгээд байна? Дутагдал. Олон дутах учир байхгүй. Өөрөө л дутаа бол шүү дээ. Өөрсдөө л дутаадаг байх гэж боддоо шүү дээ. Тэрнээс танай баян ядууч нь ялгалгүй л наран тусч байна. Агаар нь баян ядууч нь ялгаагүй л хурж байна. Бүгд л усаа ууж байна.
Баян нь олох ядуу нь битгий гар гэж хэлээгүй. Ингээд бүх юм чөлөөтэй байна. Тэгэхээр үндсэн эрчмүүд бол цэвэр ажиллаж байгаа. Хангалттай. Магадгүй та нар түүнтэйгээ холбогдох арга мэдэхгүйгээс болж дутагдж болох юм. Зүгээр л байдаг л нар, байдаг л нэг ус, байдаг л нэг ургам олч гэдэг юм уу. Жирийн л нэг зүйлээс ямар юмныхаа нэрчим авна гэж бодох хүмүүс ч бий. Энэ угаасаа л байж л байдаг юм гэж. Тэгэхдээ арга дом хийх үед галын ч вэ, усан ч вэ. Арга дом гэдэг бол ерөөсөө ертөнцийн эргэлдэж байгаа эрчим, үндсэн эрчмээс татаж аваад нэг төвт бөөгнүүлж үүсдэхийг хэлдэг юм шүү дээ. Тийм зүйлийг хэлээд байгаа. Шид гайхамшиг л хүлээгээд байгаа. Тэр ямар нэг тийм сайхан зүйл үзэх хэмжээний төвс нь байхгүй шүү дээ. Тийм шид гарч ирлээ гэхэд яах вэ? Нийтээрээ муу болгоно хэлэггүй яах вэ? Эсвэл нийтээрээ атархад алчвал яах вэ? Өө тэгэхээр энэ дээр нэг бас нэг тодруулж асуух зүйл шид гээд байгаа зүйл яг юу болж таараад байна? Үндсэн 5 эрчмийг бөөгнүүлж удирдан зангидахыг хэлээд байгаа. За. Түүгээр энэ ертөнцийн одоо байж боломгүй үйлдэл, үзэгдэл эгэл бос зүйлийг хэлэх юм уу да. Жишээ нь 5 эрчмийг бөөгнүүлж байгаад усан дээр алхажуулна. Агаарт хөөржүүлнэ. Хөрсдөд яг энгийн хийх-дэхгүй одоо үйлчлүүдийг л хүмүүс шийдгэж байна ойлгоод байна одоо. Тэрнээс нүд хуурах үзэгдлийг шийдгэдэггүй. Харин тийм одоо нэг цааг юу долоох молоохны дэрэг л улаасан дөрөв долоохны дэрэг л тиймэрхүү хормог юмнууд байгаа л та. Гэхдээ яг жинхэнэ шийдгэдэг зүйл яг юу юм бэ л гэж асуугаад байхгүй юу? Тэгэхдээ тиймийг үзэх төвшний хүмүүс үгүй юу гэдэгт асуудал байгаа. Тэрийг үзлээ гэд юу өршлөлтнө гэж. Маргаашнаа сайхан амьдрна гэж юм. Мэлмийн баясгал баг. Тэгээд дээрээс нь жимжлэг нэг үзчихвэл дахиад тэрнээсээ уйдаа дахиад өөр юм үзүүлгэж шаардна шүү дээ. Бас уу. Юу хөрхий. Зөвхөн тэрийг л үзүүлгэж шаардах юм болов. Байж усгүй олон зүйлийг шаардаж гуйж эхлэх болно. Тэгэхээр төвшин болоогүй байгаа хүмүүст үзүүлж болдгоо байх нэ. Буруугаар ашигладаг. Юу болж өрнөхийн дахиад өргөжлүүлээ харж байсан дээрээ. Ихтэй шаардлагыг бол ойлгочих шиг болов да. Тэгэлээ. Тэгээл сайн тал руу чиглүүлсэн үлийг л дэмнэн. Тэрнээс хармоо жатаг энтер гэсэн хэлом юу байдгийг эсвэл хийсэн зүйлийнхээ ялыг урж байгаа хүмүүст битгий найр тавь, битгий тосол. Ингээ бодсон чи би тэртээ 10 жилийн өмнө бас буруу зүйл гуйж ясан болж таарах нэ. Ингэсэн үү? Нэг хоёр ихэр гэлж ирсэн байхгүй юу? Тэгээд нэг юм эрлэг дагцсан. Альбом уралцсан байсан. Олаажин чамгалан байж.
Тэгээд нэг хитэн бөөнөртөө хаад яваад үлдээ шогшоо. Нөгөө бөөнөр энэ айлан гал голомтоос зэрэг тэнд нь хоноогүй. Бид ирж хүүхэд өрөөгүй балчирч байж. Тэгээд яг хэрэгсүүртэй газар жалганд зам үл хийхээр болоод тэгээд одоо энэ ашигтын харын онгод ингээл галасаагаал туудаг асаагаад ингэсэн чинь тэр туудгийн дотроос ингээд цог барьж аваад зажлаад эсээ ингээд цогоор тоглоодсон байхгүй юу галын цогоор би ч айжсэн яа энэ ваны гарчтай цэврүүдэд одоо яана гэж бодчихсон бараг 2 цаг гарan бо заларсан яг нөгөө тэн дэгдэх хүлээж явах та тэгээд тэрний дараа тэр цогон ч унтраад модны нүрсээ яг ингээ халуун нар наваад ингэсэн нөгөө модны нүрс энэ ч тэгээ сүүл рүүгээ байхгүй нүрс болоод ингээд басчихсан халуун. Тэгээд би бодсон чи би бас тухай ямар мундаг юм бэ гэж бодож байснаас тэр хүмүүст харуулаад бүгд алей тэнгэрхүү над уруул ам чинь энэ дээр гар хөл чин танаа ууж ин тэгээд байсан шүү дээ. Моторын зөв зүгээр. Тэгээд тэр галын цогоор наадчих нь харж ирсэн. Галтай цочил ингэж гаранд атгаж аваад тэгээл ингээл хорон засраа хэрэгүүлээ. Тэрийг би гайхчихсан мөртлөө одоо бодоод исэн чинь бас л буруу зөвлөл гуйж исэн юм байна да. Урлаа тэгэж цогоор наадаж яснаас хойш би юусоо яг тэгэж цогоор наадаж дамруугаа игээд нэстэ дачгын талцэнчлаад суужсан гэдэг би харж байгаа. Тэр яах вэ? Байдгал зүйл. Тийм зүйлийг харчаад дараа нь тэгээд хэд удааг үйлдэл дээр хүмүүс л гуйж л байсан л да. Тэгээд тэнгэрийн шийдгэж юу байдгийг яадгийг гэл. Мэдэх төвсөнд хүрээгүй байж ядаж арай жоохон оюун ухаан нь ариун бас хүнийхээ мөн чанараараа ухамсарн дээшилсэн бол тийм шаардхан зөв. Тэрнээс тэрийг харуулчаад баталгааж уулж гэх юм уу? Тэгвэл үнэмшиг гэж байгаа бол чиний гараар муухай бариулж болно шүү дээ. Тэрийг үзлээгээ чамайг мундаг байна гэж хэлэхгүй. Харин ч матархад алах байлгүй. Өмнөх элч нарыг бас тэгжил олж байсан гэсэн сурагтай байдаг баха. Тий. Шид эрдэм үзүүлсэн энэ тэргээд өөрийнх нь натархад олж байсан тохиолдол хэд үлээ. Бидний мөнх тэнгэр нь энэ мог л илүү ивэгээд хайрлаад байна. Харин бидрийг хайрлахгүй байна гэдэг хоорондоо өгсөж байгаа тэр хайртай ивэдэг үрийг устгаад тэгвэл бид адилхан хайр ишгийг хүртэнэ гэсэн хорон бодолч байдаг юм. Одоо бол ил гарах цаг үе биш ээ. Нулаачин тэгэл маш их завгүй гүгээд байгаа юм байна да. Ер нь бол үлэхтэй. Гэхдээ одоо өөлөө зам үлгэхээсээ илүүтэйгээр өөрийнхөө дуртай зүйлсийг л хийж байгаа л да. Тэрний чамруу зоён санаа гэж байнгын шахуулаастай байнгын хямрастай байжснаас өөрөө өөрийгөө хөгжүүлээд энийг хөнгөлөж. Ивэсэн илгээсэн ирчмээ өөртөө зарцуулж байгаа л төдий. Урд бол харамгүй олондоо тараадаг байсан. Одоо бол бүгдийг өөрөө өөртөө л авах болно. Шагналаа.
Бусдыг хайрлах, өөрийгөө хайрлах хоёр тис өөр. Бусдыг минь гээд хайрлж яваад юу ч хүл хаягдсан. Тэгсэн. Нэг удаа л байхад хангалттай шүү дээ. Тиймээс дараагийнхт нь л өөрийгөө хайрлах хэрэгтэй гэдэгтээ төвлөрж байгаа төдий. Тэгэхээр хүмүүс гэдэг бол шашин шүтлгийг ашигладаг болохоос ойлгож хүндэлдэггүй. Ашигтай бол аль хүнтэйч нөхцөж чадна гэсэн үг юм шүү дээ. Энэ зарчим нь өгд бидэнд болоод дошгодон таалагддаг. Тиймээс ээлж дараал нь нэг нэгээр нь хамгаалтуудын татад цугалж байгаа юм шүү дээ. Тэрнээс та нарыг хараад янз бүрийн юм хийсэн ч юм биш. Улаачийн биеэрээ бухалж хийсэн бүх үлийг ээлж дараал нь татаад тэр зарцуулсан эрчмийг улаачд буцаагаад өгч байгаа юм. Ёстой нөгөө болох ёстой зүйлээ хүртэх хэрэгтэй баха. Тийм байна дөө. Хичээгээд та нар ч одоо залливч ловерчин юу гинөө. Тэр олон том өөрсөн ч олигтой өмөрч чадахгүй айж холж байгаад нөгөө талд нь орцсон хов мэдүүлцээд дунд нь ажиглаад байгаа нь эргэлзээтэй байгаа учраас дошгтууд нь ч догширсан шүү дээ. Улаачд хатуу цээр хориг тавьж Бид улаачаа Монгол үндэснээр сольсон ч бэлэн байна гэж. Улаачаа алдсноос тэднийг алсан дээр гэж догширч байна шүү дээ. Аль ч удмын өвгдээчүүд тэгжил догшгорно. Өөрийн урдмын дорд үзэж доромжлоод ашиглаад байхад зүгээр энэ шаналгаад байгаа нөхдүүд нь зайлуул таарна гэнэ үстэй. Тийм л дээ. Тэгэхээр нэг тийм асуудал байгаа. Өвгдүүд чинь буулт болгондоо нэг нэгээр нь хийсэн үлээ цуцалж байгаа. Бүх хамгаалж байсан үлээ. Одоо энэ 21 аймгаар чинь явж наан цаануулж хааж хамгаалж байсан болох ёстой зүйлийг цааш нь муун битгий болоосоо гэж хаасан болгоно нэг нэгээр нь татж байгаа гэх юм уу да. Ихтэй Монгол ямар нэг л бөө байдаг биш. Тийм дээ. Хичнээн хэлгэнсэн ч гэсэн улаач энэ харахаар Одоо энэ бол төвлөрөл байж болно. Яагаад дандаа улаачийг ирдэг? Яагаад заавал ингэдэг нь? Огон тэнгэрийнхаа юм яриад байж болно. Ядаж нэг хүн дээр буулгаж явах хэрэгтэй шүү дээ. Магтад цайлал ийм тиймд явал биш юм. Иш авж жишж байна л гэсэн үг. Тэрнээс та нар бүгд л тэнгэртэй, тамхтай. Мөнх тэнгэрийн урсад. Гэхдээ их ч буруу амьдардаг. Гэхдээ яагаад ч хөмчин болсон. Инглигээд ямар болчих биш. Би өөрийнхөө чадлаар явж байгаа гэвэл сайн байна. Ер нь бол итгэл үнэмшлгүй өрсөд бол хамгийн шударгуу талдаа хийсэн зүйлийнхээ горыг ямар нэгэн ламбо үзмэрч гихгүйгээр шууд хариуцлага хүлээдэг байх нь шүү дээ.
тийм хүмүүс давагдчихгүй хүчин зүйл гэдэг зүйлдээ толгороод ирэхээр маш их сүсэг бэрхшээлтэй болдго юм шүү. Ер нь хараад байж байгаа. Ер нь тэнгэр өвөг дээдсүүд чинь заавал тэдэнд баталж байж сүр хүчээ гайхуулах хэрэгтэй биш шүү дээ. Тийм л дээ. Тэнгэрээс ирчгээд хүмүүст батлагдаад тэгэхээр яах юм? Юу өөрчлөгдөх вэ? Дээрээс доошоо бууж ирээд хүндлэгдээд суух нь онгодын зарчим гэж юу? Огшоо ундаагүй л дээ. Тэгэхээр тэдэнтэй наан цаана гих шаардлага байхгүй гэсэн үг юм. Гэхдээ хар ажигл өдрө бүр л өөр байх болно. Энэ эрчмээс хараад байхад танай төрийн удирдагчийн суудал санаархад л талцаад байгаа мó да. Тийм сургатай байсан. Хоёр зоостой хүмүүс ирэх ашгаа булаал даал. Нэг тогооноос хоол олж иддэг. Тэгсэн ирнэ ирэх юм ба булаацалдаж наан цаана болцохоогоод л. Энэ болгоны гарцанд нөгөө ард иргэдэн Сүхэрч гээл бай шүү. Сүхрэхгүй. Ард иргэдэн л талтж байгаа үз. Талцахтаа аж талцсан. Заримдаа аж үл ойлголцсон. Ясуултаа ер нь ах トゥ ирж дүнж хагарч байгаагүй байна. Одоо муу нуугаад явах. Төр гэдэг чинь эрх мэдлэлтэн хүмүүсийг хилдэггүй юм. За. Төр гэдэг чинь энэ ард түмнийг хилдэг юм. Ард олны хүсэл зорилгын төлөө тэдний хүслийг биелүүлэх гэж шийдэх албан тушаал томилогддог байх ёстой. Эсвэл ард иргэдэн төр учраас тэр төлөөлөгч нарыг хариуцлагагүй байна гэж шийдэж чаддаг байх ёстой. Харин эсрэгээр төр гэдэг бол дээдс ноёд эрх мэдлэлтнүүд юм а гэдэг үзэл байгаа. Бас айлгаад байгаа бол та нар хол явахгүй гэсэн үг. Ингээд таны альдрыг иш болгоод ярихаар бүхэн төрийн арганы хэрэгт оролцдог юм гэж ярьдаг шүү дээ. Бүхэн төрийн хэрэгт оролцолгүй яах вэ? Төр гэдэг чинь ард олон шүү дээ. Ард олны үйл хэрэгт бүхэн оролцож байгаа бол тэр чинь төрийн хэрэг болж байна. Тийм биш гэж юу? Олон алт юм л тий. Наадах чинь зүгээр л олон түмнийг удирдах эрх мэдлэлтнийг турхирах вэ гэсэн л хэлц байдаг. Бөөн оролцож болдгүй, ховргууд нь оролцож болдог сонин л ишлэл байна. Нэр тэгээд удахгүй над бас нураад унахаараа үгүй хэлэх үзээ. Бүгд л шүүлтийг хүссэн шүү дээ. Харин маш их үхээрүүд хүйдэг болж
хүний бие айжмаар өмхөрж илж ирж байна. Яна. Хармоо бодлоосоо холдохгүй болоод буруу үнрээр хооллох стыг дагуулад байх юм биш үү? Яагаад ингэж амар бийжээд байгаа вэ? Хар хорон бодол санаа үнэр ялгаруулдаг. Мөн аль түвийг хордуулдаг. Бас хийг үүж байгаа зүйлсийг өөртөө татдаг. Хэрвээ чи тэнгэрлэг бол чам тэнгэрийн эрчим ивэл ирнэ. Харин чи альвинлэг шуналтай хармоо нэгэн бол яг тийм зүйл чамаар хоолно. Тэнгэрээс нь бол өгдөг, харин харанхуй талынхан бол иддэг. Идхийг нь хүртэл зөвшөөрж байна шүү дээ. Хорсдод ивэлтэй үйл хийдэг бол инэрдэг гэх мэт янз бүрийн энэ хорвогийн хийд өртнүүд олон. Эцгааргүй далай мэт. Өөрөөр та нартай цэц уулаалдаж муудалцах хүсэл алга. Гарынхан эрдмийнхэн дагуу шинэ үеийн туршихад нь л тусалж бай. Маш их эрчмээр шагнуулсан юм чинь олгоны эрчмээрээ зулайд нь үлмийн үд хоолойд нь зүрхэнд нь тийм өгөхөд юу нь болохгүй гэж. Оо. Тэгэхээр яг энэ эрчмийн гэдэг байгаа энэ улаачийн сүн одоо хийж байгаа энэ үйл хийгүй бас сонирхол сониужрахад л байгаа юм л та. Яаж? Цаанаасаа нэг тийм сонир. Тэгсэн мөртлөө маш таатай. Барьхаа барьж харьцгаа харьцаж очихоо очоод бүр ам ургуул суулгаж 4 жил явлаа. Энэ гараараа. Урусны ивэлийг хүртэл дуудаж олон газар нутгийн гангачгийг тайллаа. Тэгэхээр үүнд увдс байлгүй яах вэ? Түүнийг дор бүр нэгэнд нь хүртээж байна. Гэхдээ тодорхой тооны хүмүүст. Угаас бүгдэнд нь хүргэнэ гэж байхчгүй. Насан ч хүрэхгүй. Хэрэгтэй хэрэггүй эрчим зулгаадаг хүмүүсээс зайг нь бариулж нэг нэгээр нь уулзуулж эрчим дамжуулж байгаа л төдий. Тэгэхээр ойлгомжтой байна. Яг би нэг дэлгэрүүлж асуудаг шалтгаан. Өөрөө тэр хүмүүсээ өөрлөгөө дууддаг. Ирээ. Тэгээд харагдах байдал нь бол зүгээр ингээд нүүрэн дээр иллэг барай засал барай гоо сайхан гэж байгаа. За би энэ дээр болохоор ингээд иллэг гэхээс илүүтэйгээр яг хорс юмнууд ингээд гаргаж байгаа. Тэгсэн хэрнээ тэр зүйлийн талд өвдсөн юм даа гэдгийг л би сонирхоод байна. Зүгээр бусдын адил нэг гоо сайхан юм шиг эхлээд бодож ирдэг. Оо, нэг гоо сайхан хийдэг болсон юм гэлээ. Тэгээд эсэргээрээ тэр зүйлийг хийлгчгээд тэр орон дээрээс босохдоо гайхдаг. Хөөх гэл өөрөө өртөж таланд хараад өөрөө гайхаж байгаа хүмүүс. Энэ нэг ёсоор тамга тавьж байна гэсэн үг юм.
За. Мөн тийм үйлэнд ороход их хөвчлэн хүмүүс зулаан хэсгээ улаачийн өмнө тавьж өгнө. Тэгнь. Тэргүүнийхэн дээр улаач заларна. Тэгээд эрчмээ дамжуулна. Зулай гарна. За. Түүнээс доош хоолой, хүнзүү гэдэс гэх мэт. Үнэхээр та өрсөд Тэнгэрийн үйлээ орхиод барайч гоо засалж болж байгаа гэвэл энд дүүрсэн байна. Харин тэгж ойлгоод авах шиг байгаа юм. Энэ утгараараа олон зүйлийг аварж хамгаалсан, олон зүйлийн амь өгсөн, олон гол усны эрчмийг мэдэрсэн. Одоо түүнийг үйл юмд дэмж явдаг хүмүүстэй чадхын ирээр тарааж байгаа л төдий. Хитрхи ихсэн эрчим дэндүү аюултай байдаг шүү дээ. Тиймээс ганц нэг зарим нэгэнд нь ивэл болгоод өгөхөд юу нь болохгүй байх лээ. Дөрөн савн дээр юу дүүргэн гэж. Тийм. Энийг тал руугаа юу лээд маргааш нь дахиад нэмэгдчихнэ. Маш их бачуурдаг л та тесрэх гэж байгаа юм шиг. Тэгэхээр хит их эрчим аюултай байдаг. Тийм байна. Харин эрүү тал руу ингээд шилжүүлээд байна шүү дээ хүмүүс рүү. Хэрэгтэй гэсэн дүнлэг өгдөг. Угаасаа эрчим таарахгүй өрсөд цаганч зүрн, заманч дүрн уулзах гэхээр заавал нэг саад гарч ирнэ. Хаалттай. Тэгэхээр энэ дээр санаа зовлтгоо. Би ч сулаачийн хаяа харамлт ядарч өгөх гэж яхтана гэтэл. Энэ яах нүгтэй гэлдэг юм. 10 жил нэг зүйлийнхээ араас судалж байгаа өөр тийм ч амархан буугаад өгөхгүй. Дэс дараалалаар нь л явж байна шүү дээ. Уул ус хээр хангайд нь 5 эрчимтэй харьцах зан үйл. Нэмээ дээрээс нь тойргийн эрчимтэй харьцахын тулд мод юм суулгаж үзлээ. Тойргийн нэг болоод одоо тойргийн эрчмээр хүмүүс нэг нэгээр нь хүрэгвэл ямар болдог бол гэдэг сонирхолтой санагдаж байгаа. Үнэхээр хүний сүнс хөгшөрдгөө атал махан би яагаад хөгшөрдөг юм бэ гэдэг 10 жилийн өмнөх асуултанд хэмээр л байгаа. Үүнд шившлэг өвцийн арга хоёр хослох ёстой юм бол уучрж тооцоолж байгаа. Ихтэй туршиж л бай гэдэг. Тэгж улаачийн хажуунаас нь хаяа хэлдэг. Ядарч өгөх гэж яах. Юу ядарч өг. Ядарч байгаа үсттэй чигээл би тэгэхээр зүгээр миний эрчим ундрахгүй. Үгүй чи өөрийгөө бод. Чамайг унаад өгөл бид дөрөв яах юм гээл. Болно. Харамлаа шүү дээ бас. Гэхдээ өөрөө тэрэндээ их дуртай. Би ингэж махан биеийг ядраахгүй бол амарч чадахгүй гэж. Өглөөд залуу хүн завтай байна гэдэг готом шиг усв. Тийм л дээ. Сурах хүсэл эрмэлзэл одоо л өөртөө цаг гаргаж чадчихжээ шүү дээ. Хангалттай бид нөхөд өгчнөө. Тэнгэрийн зэрлэг арч бай. Өвгдийн таалал арч бай. Олны төлөө өгсөн сэтгэлийн хүчээр хийсэн үйлөч бүх цаг хугацааг нь бид нөхөж өгөх болно.
Дахиад 10 жил болсон бас л хэвэндээ үйл яах вэ? Сайхан шүү дээ. Надад бол сайхан. Залуу ирчим юм шимэгдэд саргадаагүй байж байл сайхан. Нэмээ дахиад 10 жил болсон бас өтөлтгүй. Өтөлж яах юм? Тэгсэн тийм л зүйл байгаа шүү дээ. Та нарт их юм бол ойн чөтгөр юм байна. Бид нар ингэж байхад энэ муу ингэж байна гэдэг бас алчих байл. Арай явахаа. Тиймээс 15 жил дотн байрштай сольж бай. За. Тэгэхгүй бол тэгээд чанаад иччих шүү дээ. Нөгөө үлгэрийн кинонд гардаг шиг пансан ламыг махыг гэдэл мөнхийн залуу хотгийг олно гэдэг шиг юм болоо. Нэргэж байгаа ч гэсэн тэрөөсөө тэрэн шиг юм болол гээл би хаяа болоо чи шалтгаан. За. Өөр ингээ альдраа дуусгая. Аа гэлээ.